байцгаана уу загварын хорхойтнуудаа би Дона байна. Ингээд Fashion Podcast-ийнхаа 4 дахь дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийн дугаараараа Fashion Business Manager буюу загварын бизнесийн байгууллагын дотоод болон гадаад үйл ажиллагааны менежментийг хариуцж ажилладаг менежер хүн гэж ямар хүн байдаг талаар танилцуулах болно. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар загварын менежментийн салбарт ажиллаж бас үргэлжлүүлэн энэ чиглэлээрээ суралцж байгаа Цолмонг урьж оролцуулсан байгаа. Бид хоёрын хувьд Италийн Болонягийн их сургуулийн хүмүүнлэг, соёлын өв болон урлагийн сургуульд суралцж байгаа. Тийм учраас подкастын яриагаа эхлүүлэхээс өмнө Болонягийн их сургуулийн талаар товчхон танилцуулъя гэж бодлоо. Болонягийн их сургууль нь 1088 онд үүсгэн байгуулагдсан. Дэлхийн хамгийн анхны их сургууль гэдгээрээ дэлхийд даяараа ранкаараа маш дээгүүр бичигддэг. Ялангуяа хуулийн сургууль нь Италид үдэггүй Европт тэргүүлж явдаг. Тиймээс Европ даяараа Болонягийн их сургуулиас гаргасан хуулийн зарим нэг заалтуудыг бас дагаж мөрдөж явдаг гэж би сонсчихсан. Энэ сургууль нь нийт 11 сургууль болон 33 департаментаас бүрдсэн. Бүх шинжлэх ухааны салбар, сургууль, лаборатори болон хүрээлэнгүүдтэй дэлхийн анхны их сургууль гэдэг утгаараа бүх шинжлэх ухааны нэр дэвтэмтэн маструуд түрэн гарсан төвхтэй байдаг. 2020 оны дэлхийн их сургуулиудын жагсаалтанд ранкаараа 177-д бичигдсэн бол Италидаа номер 1-т бичигдсэн байдаг. 2019 оны байдлаар 40,000 болон түүнээс дээшээ оюутнууд суралцж байгаа гэж бүртгэгдсэн байдаг. Нийт оюутны тоо, академик сургалтын систем болон дижитал үйлдэлтүүд нь суйрлан Италийн Ла Република гээд үндэсний хамгийн нэр хүндтэй сонингоос 2019 онд Италийн номер 1 сургууль гэж зарласан байдаг. 1950-ад оны ихэнх үед Болонягийн их сургуулийн оюутнууд нэгдэн Il Mulino гэдэг нэртэй хэвлэлийг үүсгэн байгуулсан. За энэ нь болохоор тухайн үедээ улс төр болон соёлын мэтгэлцээнүүдийг хэвлэж гаргадаг байсан. Үүгээр Италиг олон улсад таниулсан гэж үздэг. За одоо харин энэ Mulino гэдэг хэвлэлийн газар нь болохоор Италийн хамгийн том хэвлэлийн газруудын нэгт тооцогддог. Болонягийн их сургуулийн сурах бичгүүд нь бүгд Mulino-гоос гаргасан сургачдууд байдаг. За миний үзэж байгаа хичээлүүд манай хичээлийн профессорууд бүгдээрээ Италийн маш нэр хүндтэй урлаг, соёл, түүх болон загварын судалгааны ажилтнууд болон судлаач нар байдаг. Ингээд бүгдээрээ өнөөдрийн зочин залмантайгаа ярилцгаая. Сайн уу Цалмаа, юу байна? Сайн уу. Танда картин дартал байж байна гэхгүй. За битээр болохоор Италийн Римini хотод сурч амьдарч байгаа хоёрхан монгол оюутан. За тэгээд одоо яг хаана ямар мэргэжлээр сурж байгаагаа өөрийгөө танилцуулаач. За намайг Цалмон гэдэг. Одоо болохоор Италийн Болонягийн их сургуулийн Fashion Culture and Management гэх департаментэд магистр хамгаалж байгаа. Тийм. Болоня болохоор ерөнхийдөө Италийн нэлээд том улсын их сургуулиудын нэг. Одоо ерөнхийдөө өөрийн чинь мэргэжил болохоор загварын салбарт MBA хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм, ерөнхийдөө. Хамгийн анх яагаад энэ фэшн салбарт ажиллах болсон бэ? Тэр талаар чинь хэлцгээе гэж бодлоо. Яг бүр 10 жилдээ ер нь загварт жоохон сонирхолтой байсан. Гэтэ яг бүр амар фэшн дизайнер болъё гэж бодож байгаа юм аа. Тэгээ ер нь бол загвар сонирхолтой. Тэгж жаад 10 жилээ төгсөөд Ямаё гэдэг сургууль байдаг шүү дээ. National University гэдэг. Тэнд яг
international management, business management гэлүүдээ. Тэр fashion design ангид норох уу гэж бодож байгаад тэгээд яагаад чинь цаанаас тэгээд fashion design дормоор санагдаад. Сонгоод орсон. Тэгээд тэр мэргэжлэрээ төгсөөд тэгээд дандаа ер нь Монголын fashion салбарт ажиллаж байгаад одоо яг илүү fashion management талаар сураад байгаа. Тэр нь л салбараа сонгосон. Эм аюу ч юм болохоор нөгөө солонгосын хөрөнгө оруулалттай тий. Миний сонсч байснаар. Тий. Ер нь бүх багш нар нь ер нь гадаад Монгол багш байхгүй тий бүх хичээл нь гэсэн англиар ордог. Миний бас сонсч байснаар нөгөө эм аюу төгсөөд Америк руу явах боломж аюух байдаг гэж хэлжсэн. Чи яагаад Итали руу ирэхийг сонгосон бэ? Яг Америк руу явдаг энэ бол би мэдгүй байна гэхгүй. Яг нөгөө яг англи хэлээр төгсдөг болохоор хүүхдүүд төгсчөөд англид авч байгаа учраас илүү өөр улс руу явж мэргэжил дэвшлэхэд нээлттэй болдог хэлтэй. Яг миний хувьд болохоор ер нь төгсөөд нэлээд олон жил гадагшаа явж магистр сурах гэж бодож байсан. Тэгээ ажил хийнгээ ер нь судлаад явж исэн. Тэгээ сүүлд яг зориулаад нэлээд олон сургуулиуд руу аплайдаад ер нь гайгүй тэнцсэн байл нөгөө motivation letter энэ гайгүй биччихээр тэгээд тэр дундаа нөгөө хамгийн гол хэцүү юм нь болохоор scholarship болох гэсэн. Яг сургуулиудаа олоод бол харилцаад тэнцэж байгаа acceptance letter аваад хамгийн гол нь болохоор нөгөө scholarship болох. Тэгээд санаандгүй байдлаар энэ Италийн засгийн газрын тэтгэлэгт аплайдаад тэгээд тэнцээ зэрс фонд ороод тэнцээ тэгээд ирэх боломж олсон байна. Магадгүй яг fashion management чиглэлээр сурмаар байгаа хүмүүсийн хүүхдүүд ээж болох штеп. Тэгэхээр яг одоо илүү дизайныхын салбарт ажилладаг уу эсвэл илүү маркетингийнхын салбарт одоо хилцсэн ч юм хамаараж явдаг уу? Тэг миний болохоор би нэг амар дизайны салбарт нь л ажиллаж байгаагүй. Анх сургуулаа төгсөөд Cosmopolitan сэтгүүлд ажиллаж исэн, стилистээр ажиллаж исэн. Тэгээ ерөнхийдөө зураг авалт тэр зохион байгуулаад тэгээд нөгөө загварын булангуудын бас тодорхой хэмжээгээр хариуцж аваад артиклууд бичээд тэгээ явдаг байсан. Тэгээд тэрний дараа Mango дэлгүүр visual merchandiser гэдэг байсан. Тэгээд visual merchandiser гэдэг одоо тухайн дэлгүүрийн бүхэлдэн гүйцэмж одоо ийм чинь хариуцсан гэсэн үг шүү дээ. Тэгэл тэрний дараагаар тухайн компанид одоо content marketing manager хийдэг болсон. Тэгээ ерөнхийдөө дандаа л ийм юуны салбарт нь одоо бизнесийн салбарт нь илүү ажиллаж явсан да. Би болохоор fashion designer гэдээ ажиллаж байсан. Тэгсэн чинь ингээд Монголд яг fashion designer, stylist гэдэг хоёрыг амар сонирхолж утгаад идэг хүмүүс. Тэгээ надад нэг удаа бүр нөгөө Монголын нэг одоо телевизээс ингээд нэг өдөр болгон явагддаг телевизтэй нэвтрүүлэгт ингээд зочноор урьж байгаа хгүй намайг. Тэгээ би чинь дизайн гаргадаг хүн. Тэгсэн чинь надаас ингээд стилист хүний хийдэг юм ингээд шаардаж чи манай зочноор орооч тэгээ ингээд одоо яг тренд болж байгаа хувцснуудыг авчираад хүмүүс тайлбарлаарай гэх. Тэгээд би бүр үгүй ингээд одоо тэд нар ч бол өөрсдөө амар яаж авах хэрэгтэй мэдчих хэрэгтэй шүү дээ хүмүүст мэдээлэл өгч явах хэрэгтэй. Монголд загвар бүр тийм амар хөгжөөгөө одоо л хөгжөөд явж байгаа болохоор мэдхгүй юмнууд айгүй их байдаг л та буруу ойлголттой мэдгүй юм ч юм уу тэгэл хайлтсалаад байсан. Тэгэхээр яг чиний хувьд болохоор fashion designer-аар өөрөө сурсан тэгээд stylist хийж ийсэн. Тэгэхээр яг хүмүүст энэ хоёрын ялгаа тал нь юу вэ гэдгийг тайлбарлаж өгвөл. Яг дизайнер гэдэг чинь тэр хүн ч өөрөө дизайн хийн шүү дээ. Цаашин одоо ямар нэг юмнаас одоо санаа аваад тэрийг өөрөө уруулаад бодоод хөгжүүлээд девелоп хийгээд өөрөө ямар нэг юм бүтээн стайлинг хийн гэдэг нь болохоор яг бүр ингээ байгаа хувцснуудыг нь хооронд нь одоо тохируулж өмсүүлээд ямар нэгэн стил бүрдүүлэх
одоо шинэ лук бүрдүүлэх гэсэн үг л дээ. Өөрөө хувцас дизайн хийхгүй ингээд дизайн хийх баг хувцснуудыг одоо аксессуар, хувцас, гутал юу тийм бүтэнгийн талууд тийм гоё лук бүрдүүлэх гэсэн үг. Тэгэхээр хоёр өөр ойлголттой. Монголд ингээд сурч байсан. За тэгээ Монголд сурч байсан нь болохоор одоо яг Монголын биш ингээд гадаадын илүү школтой тийм сургууль хийсэн. Тэгээд яг Монгол ингээд хүмүүстэй цуг ингээд ажил хийжсэн. Тэгээд Италид ингээд ирсэн. Тэгэнгүүт яг ийм загварынхаа салбар нь ингээд чамд ялгаа бас өөр юм байна уу? Ямар санагдчихэв? Яг эмаю хэсцэнгөө нөгөө Монгол сургуулиудыг бодвол нөгөө гадаад багш нартай дандаа одоо Канада, Англи, Солонгос энэ төр төгсөөд ирсэн тийм багш нартай учраас хэсцэнгөө нөгөө international програмтай л байсан л та. Тийм тэгээд болохоор нөгөө энд ирээд бол нөгөө хичээлүүдэд ойлгоход ч юм уу тийм амар хэцүү юм бол байгаагүй угаасаа хичээл англиар сураад сурсан байсан. Тэгээд эмаю болохоор яг fashion design гэдэг нөгөө дизайн хийх тал дээр илүү сурч ирсэн юм уу? Яг хувцас хийх, шинэ санаа олох, тэрийг develop хийгээд хувцас хийгээд collection хийх гэдэг ч юм уу. Тэр тал руу илүү fashion design тал руу илүү сурч ирсэн бол одоо болохоор илүү нөгөө одоо загварын бизнес тал руугаа илүү сурч байгаа хгүй. Загварын менежмент бас дээрсэн санхүүгийн талаар сурч байгаа. Тэгээд fashion компаниуд юу яаж бизнесээ явуулдгийг, Италийн одоо fashion industry юу яаж явдгийг гэдэг дээр илүү fashion бизнес талаар сурч байгаа гэсэн. Тэгээд яг бид нэр болохоор би одоо 2 дахь жилээр сурч байгаа байхгүй юу? Тэгээд түрүү жил болохоор миний бид нар бүх жилээ цуг үтсэн. Тэгээ 2 дахь жилээс болохоор манай ангийн хүүхдүүд 3 чиглэл рүү хуваагдаад одоо fashion management, fashion trend, fashion culture гэх 3 чиглэлд хуваагдаад одоо сурч байгаа байхгүй юу? Тэгээ эхний жилдээ болохоор бид нар кино анализ хийх хичээлд орж исэн. Илүү эстетик, философи хичээлүүд орж исэн. Тэгээд одоо дизайнеруудын талаар хичээл орж исэн гэдэг ч юм уу, culture талаас илүү төвлөрөө орж исэн. Энэ жилдээ миний хувьд fashion management-ийг сонгосон. Тэгээд энэ жил илүү болохоор management бизнесийн хичээлүүд илүү төвлөрөө орж байгаа. Тэгээд ямар ч сан загварыг одоо бүх талаас нь сурах гэж байна. За тэгэхээр одоо чиний хувьд яг өөрөө ингээ мэргэжлийн суралцааж явж байхад ингээд одоо Монголд нөгөө нэг байдаггүй гэжсэн нэг миний мэдхээр нэг сүүлийн 7-8 жил юм уу те амар их тийм брэндүүд гэж гарч ирж байгаа шүү дээ. Энд тэнд гээл. Тэгэхээр яг миний яг бас харж байгаагаар ингээд менежмент гэдэг зүйл ерөөсөө хийхгүй. Яг бизнесийн план бол хийж байгаа. Тэгээд дор бүрэндээ яг мэрэгчлийн биш ингээ өөрөө өөрсдөө гэсэн маркетинг хийгээд тэгээд яг тийм fashion management гэж хийхгүй байгаа юм шиг бол харагдаад байгаа. Чи яг юу гэж бодож байна? Яг харьцангуй нөгөө шин салбартай загварын салбар бол Монголын хувьд тэгэхээр миний хувьд бол шинэ зөндөө олон брэндүүд гарч ирж байгаа нэг үгүй сайн л гэж бодож байгаа шүү дээ. Илүү олон брэндүүд гарч ирэх хэрэгтэй. Тэгжиж илүү өрсөлдөөн их болно. Тэгэхээр илүү өөрсдийгөө хөгжүүлэн илүү талаар суралцсан. Тэгээд хүмүүс бол загварыг зүгээр л одоо зарим хүмүүс бол гоё хангалттай болж ойлгодог байхгүй. Энэ чинь яг ерөөсөө тийм биш. Бүр их найдаар явагддаг тийм глобал маш том бизнес. Маш олон хүнийг ажиллаар хангадаг. Тэгэхээр энэ бизнесийн салбар гэсэн Монголд аягүй хүчрэх хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс яг одоохондоо нөгөө дөнгөж эхэлж байгаа болохоор яг мэргэжлийн бусдаа багтаа яг менежмент төлөвлөмөд гэдэг ер нь олон брэндүүд гарч ирж байгаа аягүй сайжралтай гэж бодож байна. Тэгээд явандаа илүү мэдээж сайжраад илүү менежменттэй болоод стратегтэй болоод илүү авах л та. Зөв менежмент хийхгүй бол магадгүй ингээд яг Монгол улсаа төвшөндөл байгаад байна. Гадны зах зээл дээр гарч ирэхэд жоохон дутагдaltaй байж магадгүй юу? Тийм, угаасаа яг энэ загварын зах зээл чи одоо Итали гэхэд маш олон брэндүүд шүү дээ. Хүмүүс мэддэг. Маш олон брэндүүд
тэгэл ер нь глобал одоо дэлхийд даяараа маш олон брэндүүд угаасаа ингээд хүмүүсийн мэддэг болсон, авдаг болсон тийм брэндүүд одоо Монгол гэдэг жижиг улсын брэнд гарч ирэх угаасаа амар их зүйл шүү дээ. Тийм тэгэхээр яг хамгийн түрүүнд Монголдоо тэгээ танигдах хэрэгтэй л хальтаа Монголдоо танигдаад тэгээ цаашдаа тэгтээ болохгүй юм байхгүй шүү дээ. Тийм. Зөв яг тийм тоглох. Тэгээд зөв менежмент хийгээ тэгээд тууштай байгаад өөрсдөө хөгжүүлээд гойлттой явах юм бол тэгээд бас гатгшаа гарах боломжтой л гэж байна. Одоо чиний бодлоор бас Монголд ингээд яг Монголоос олон улсын түвшинд гарахад Кашмираас өөр ингээд загварын салбар ер нь гарах боломжтой юм шиг санагддаг. Боломжтой л бах. Ер нь бол яг шинэ залуу дизайнерууд бол тэгэл хаас яг гарч ирлээ. Яа Монголоос гарч ирж болохгүй гэж. Тэгтээ яг Кашмирээр болохоор Монгол өөрсдөө текстилийн үйлдвэрлэлтэй. Тэгэхээр хамгийн том давуу талтай л юм л та текстил нөгөө юунуудаа материалаа гаднаас оруулж ирэхгүй өөрсдөө дотроо үйлдвэрлэгээд дотроос эзэн гэж илүү давуу талтай л та. Тийм тэгээд Кашмираа бас аюу олон улс руу юу гэдэг юм бэлээ ш supply гэдэг юм бэлээ ш. Би жоохон Кашмирын талаар судалж үзсэн. Тийм гэсэн чинь ер нь бол хятадын дараа нь ордог. Supply юм бэлээ Монгол бол тэгэхээр бас энийг илүү төлхөө барьж хөгжүүлэх хэрэгтэй л ах тэрийн одоо ганц үйлдвэрлэдэг текстайл юм чинь загварын талаас. Тийм. Тэгэхээр одоо нөгөө зөвхөн ингээд бэлэн хувцас supply гэхээр чинь одоо ингээд зөвхөн бүр 100% бэлэн болсон бүтээгдэхүүн биш тий одоо ингээд нэг деталь хэсэг үүд гэсэн үг шүү дээ тий зөв үү? Тийм түүхий эдийг нь гэсэн үг. Түүхий эдийг нь гадагшаа гаргадаг гэсэн үг шүү дээ. Түүхий эдийг нь одоо гадагшаа гаргаад тэгээд одоо жишээл Италийн амар гой лакшери тийм брэндүүд бас Монголын түүхий дээр хийх юм билээ. Маш том одоо аюу өндөр технологиор. Тийм. Тэгээд аюу үнэтэй зардаг. Тийм. Ер нь бол Кашмир бол гадагшаа гарахаар бол маш тийм лакшери хэрэглээ гэж үздэг. Тэгээд дээрээс нь бас нөгөө эко болохоор тий. Тийм. Ер нь нэлээ эко бүтээгдэхүүн шүү дээ. Тэгээд ялангуяа Монголд бол аюу эко гаргаж ирсэн юм л шүү дээ. Яг нөгөө ямаага самундаг цатан яг самнаад ямар ч юм одоо этник зовоохгүй ингэж гаргаж ирдэг. Яг хятадд бол өөрөөр улсуудад бол одоо хусах ч юм уу үсгийн шууд ингэж татаад айгу янзрын тийм этник хэрэгцсэн тиймэрхүү юм байд юм лээ. Монголд бол бид нар бол хамаагүй эко гаргаж авдаг. Тийм тэрийг бас аягуулсан таниулах байхаа гэдэг шин. Идж байгаа өвсөн хүртэл ингээ байгалахаараа амч тий. Тийм бүх юм нь байгалаараа. Стилист гэдэг мэргэжил болохоор Монголд одоо сүүлийн үед айгүй ингээд эрэлт хэрэгцээтэй болж байна л да гой бүтээлүүд дээр ажиллаж байна тий. Бүхэл салбарт ер нь стилист гэж ажилдаг болж байна. Тэгэхээр ер нь ингээд гадны сургуулиуд ч ихсэн яг стилист гэдэг яг нөгөө дигри өгдөг юу байдаггүй. Гэхдээ ингээд шорт курсыг сураад ч юм эсвэл бол зарим хүмүүс ингээд угаасаа амар юм загварын мэдрэмжтэй. Тийм яг гол нь нөгөө гол чадвар мэдрэмж байгаа штэ тий. Тэгээд явцдаг юм шиг санагдсан. Гэтэ чиний бодлоор ингээд ямар нэгэн дизайны талын мэдлэггүй хүн ингээд стайлинг хийх эсвэл бол ингээд сургуульд сурсан хүн стайлинг хийх хоёрын ялгаа тал байгаа болов уу? Яг юу хийхдээ л дээ. Мэдрэмж угаасаа маш их хэрэгтэй стайлинг хийхэд тэгээд гол нь яг загварын мэдрэмжтэй бол тэгээд нөө загварын мэдлэгтэй бол мэдээж туслана. Гэхдээ илүү мэдлэг гэхээс илүү нөгөө нэг одоо загварын талаас урьдчилсан өөртөө research хийгээд өөрөө хөгжүүлээд хөвөөгөл юм уу? Өөртөө research хийгээд тэгээд тэгсэн цагт заавал нөгөө загварын сургууль суралцаад байх шаардлагагүй хаа. Тэгээд тодорхой хэмжээний мэдрэмжтэй болсон хөрөлдөд бол хинч шатгалаа. Тэмээд загвараа сурсан бол илүү төхөмтэй л дөө.
За би бас нөгөө visual merchandising талаар асуу гэж бодож байна. Энэ болохоор яг ингээд хувцсны салбарт бүр амар чухал шүү дээ. Бараг хамгийн чухал хэсэг нь дэлгүүрийн өрөлт те. Одоо хүүхэн дэлгүүр рүү ороод хамгийн түрүүнд баруун тал руугаа ихэнх хүмүүс эргэж явдаг учраас тэнд нь ингээд гол онцлог бүтээгдэхүүнээ тавина гэдэг ч юм уу. Аюу сонирхолтой юм л шүү дээ. Тийм яг энэ чиглэлээр Монголд ер нь танаас сургуульд яг энэ чиглэлээр тийм юу өгчсэн болоо хичээл энэ төр эсвэл бол ажиллаж байсан компаниас чинь цаанаас ингээ гайд өгдөг үү? Миний болохоор сургуульд бол тэрийг сурж байгаагүй яг нөгөө ажиллаж байсан компаниас цаанаас сургалтанд явуулдаг. Тэгээд дээрээс нь манай нөгөө supervisor гэдэг өөр гадаадын хүн бай. Supervisor маань ирээд одоо бүх зүйлийг нь тайлбарлаад бүх одоо merchandising-ийн юмнуудыг хаана юу тавих ёстой, хаана байвал хүний нүдэнд илүү өртгөө, тэгээ ямар ашигтай бүтээгдэхүүнийг хаана байрлуулах ёстой гэх мэт одоо бүх зүйлийг нь зааж өгчээсэн байхгүй юу? Тийм тэгээд visual merchandising гэдэг чинь өмнө нь ерөөсөө мэддэггүйсэн тэгээд яг өөрөө хийж үзээд ямар чухал ямар essential ажил гэдгийг нь бол ойлгосон. Бас айгүй их ядардаг гэхгүй. Тийм баха. Тийм тэгээд нөгөө 7 хоног болгоно нөгөө борлуулалтын анализ хийн одоо хан болгон дээр ширээ болгон дээр бүх зүйлүүд дээр одоо борлуулалтын анализ хийгээд тэгээд одоо тэрнээс шалтгаалаад хувцснуудынхаа байрлалыг байнга өөрчилнө, дэлгүүрийнхээ тийм имижийг байнга өөрчилнө, манекенуудаа байнга өөрчилнө, үргэлж одоо хүмүүс орж ирэхэд байнга тэр чинь нөгөө одоо шинэ дэлгүүрт орж ирж байгаа юм шиг айгүй гоё хэрэгтэй. Тэгээд ханаалга өөр өөртөө гэсэн сэтгэл концепттэй. Тийм тэгээд 7 хоног болсон тэд нарыгаа өөрчилнө. Тэгээд бас window dressing ч маш чухал хүмүүс одоо дэлгүүрийн гадуур явж хаад хамгийн түрүүлж window-ыг хараад энэ ямар гоё юм бэ гэдэг. Тэгэхээр бас window нь маш чухал. Тийм тэгээд бас энийг болохоор би бас л нэг styling гэж боддог шүү дээ. Тийм шүү дээ. Тийм ер нь бол styling мэдрэмж амар чухал. Нөгөө нэг юм нэг жоохон хүмүүсийн тоглодог тоглоом байдаг шүү дээ. Яг тэрэн шиг л санагдаад байдаг шүү дээ. Ингээл дэлгүүрээ ингээл өрөлтүүд ингээл хийгээл. Тэгэхээр тэрнээс өрөлтүүдээс шалтгаалж бас борлуулалт маш их нөлөөлнө. Тэгэхээр бас аюул чухал тийм юу. Гадаадд бол тийм юмнууд байт юм билээ. Merchandising сургуулийн тэмцээн. Монголд бол байхгүй. Миний сонсч байснаар Монголд тэгтээ тэр бас нэлээд хэдэн жилийн өмнө 4 жилийн өмнө Монголд merchandising-аар сураад ирсэн нэг хүн байна л гэж сонсогдоод байсан. Уул нь одоо бас тийм сурвал их хэрэгтэй тий. Тий. Яг одоо л нөгөө айгүй олон брэндүүд шинээр орж ирээд тэгээд merchandising ямар чухал гэдгийг хүмүүс одоо мэдэж эхэлж байгаа шүү дээ. Тий брэндүүд компаниуд. Тий одоо бүр олон гоё брэндүүд чиний ингээд ажиллаж байсан туршлагаас ингээд харахад одоо монгол хүмүүсийн худалдаа авахт ингээд монгол хүн гэдэг утгаараа нэг тийм онцлог өөр тал байдаг болов уу? Мэдгүй. Тийм бас энэ ингээд өөр худалдаа авахч нар өөр хүмүүстэй харьцуулбал зүгээр юм. За энэ асуултыг хаслаа юусэн. За одоо ингээд сүүлийн үед ингээд нөгөө fast fashion brand гэдэг хүмүүс амар критиктэй ингээд ханддаг болсон байна. Тэгээд одоо чиний хувьд болохоор fast fashion brand-д ажиллаж байсан хүний хувьд ингээд өмгөөлж ярих тал байна уу? Яг тийм сүүлийн нөгөө sustainability гэл eco-friendly юм хэрэглэх одоо fast fashion маш их тэгэхэд одоо маш их хог бохирдлыг үүсгэж ингээд дааш тий. Хоёр дахь бохирдол үүсгэж индастри гэж амлалтаа фэшн. Үнэтэй брэндүүдийг хүмүүс амлахгүй. Тэгсэн мөртөө айгу бас гоё хувцалмаар байдаг. Сүүлийн үеийн гоё загварлаг хувцалмаар байна. Гоё юмар байна. Тэгэхээр ялцчгүй fast fashion-ыг авч таарчлаа амлалтаа. Тэгтээ хүмүүс бас fast fashion хасан ч гэсэн өөртөө
яг энийг би өмсөх үү, энэ яг надад хэрэгтэй юу гэдгээ бас айгүй сайн бодоод. Тэгээ үнэхээр хэрэгтэй юм аваад урт удаан хугацаагаар айлуулах өмсөх хэрэгтэй ахaltaа. Тэгэхгүй зүгээр нэг өмсөхгүй сэтгэл хөдлөлөөр аваад хямдсан юм аваад гэртээ тавьчихдаг. Тэгэл тэрэн дараа нь хавуулаад тэрийг хаяал энэ чинь нөгөө бохирдлыг үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр бүгдээрээ бас маш тийм conscious consumer байх хэрэгтэй л ахaltaа хүн болгоо. Давхар ааш ингээд агуу их ингээд нөгөө хөдөлмөрийн мүлжлэг явагддаг гэл амар бичлэгнүүд YouTube дээр тавьсан мэдин. Гэхдээ дараа нь яг бодоод үзэхээр тэр нь үнэхээр яг тийм ч юм уу зүгээр эсрэг нөгөө нэг couture ч юм уу pret-a-porter үйлдвэрлэлийнхаа зүгээр хар маркетинг юм шиг тий. Яа тийм флейвер байдаг ах уу? Угаасаа нөгөө нэг ихэнх брэндүүд чинь нөгөө юугаа үйлдвэрлэлийнхээ одоо өртгийг хямдхан болгохын тулд дандаа хямд усуудад үйлдвэрлэдэг одоо хятадд ч юм уу одоо хөдөлмөрийн үн хөлс хамгийн хямдхан үйлдвэрлэлээ явуулдаг. Тэгэхээр яг маш бага цалинтайгаар угаасаа хувцснууд нь хямдхан учраас маш бага цалинтайгаар тэгж хүмүүсийн хөдөлмөрийг мөлтөх юм байдаг. Тэгтээ бас хүмүүс илүү одоо нөгөө нэг тэрэнд илүү анхаардаг болсон сүүлийн үед одоо үйлчлүүлэгчид ямар брэндээс авч ийн тэр брэнд нь одоо хэр эко-френдли одоо хэр одоо эко-френдли байхад анхаардаг системийг анхаардаг компани гэдгийг өөрөө боддог болсон учраас илүү тиймэрхүү зүйлийг хянамгаа болох компаниуд болж байгаа гэж бодож байна. Манго гэх чинь жишээ нь ингээл баг одоо бүх материалууд нь органик болж шүү дээ тий. Тийм манго болохоор тийм нэг committed гэдэг тийм тусдаа collection байдаг. Тэр нь болохоор одоо зөвхөн одоо second time гэх юм уу одоо өмнө үзсэн recycle бүтээгдэхүүн биш recycle нөгөө материалаар дандаа хийгддэг. Хэрэглэгдэж дахин боловсруулсан материалаар хийгддэг гэсэн үг. Тэгэхээр тийм дахин боловсруулсан материалаар гэсэн маш гоё загварлал сүүлийн үеийн хувцснуудыг бас хийж болтыг бас харуулжлаа юм л та. Тэгээд угаасаа одоо H&M, Zara гэх бусад ийм fast fashion брэндүүд ч гэсэн аль болох ийм recycle хийхийг айгүйх юу яаж байгаа хичээж байгаа. Яг угаасаа тэр брэндүүд чинь тийм маш олон компанитай маш тийм том корпорациуд байгаа шүү дээ. Тэгэхээр тэдний бүгд ингээл нэг өдөр eco-friendly болоод бүгд recycle хийгээл тэгнэж байхгүй л тийм. Гэхдээ яг ямар ч зам тодорхой маш бага ч гэсэн тодорхой хэмжээний effort гаргаад sustainable илүү болох гэж чигээд илүү хуучин одоо жишээлбэл H&M гэхэд одоо хүмүүсийн хуучин хувцснуудыг авдаг. Өөрсдийнхөө одоо бонус картыг өгдөг ч юм уу. Тэгээ хуучнуудыг аваад дахин боловсруулаад тэрүүгээрээ шинэ хувцснууд хийгээд зарна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо хог хаягдлыг нь лээрээ багасгаж байгаа. Илүү байгальд анхаарч байгаа гэсэн үг. Юу гоё тийм. Гэгээлэг гэрээдүү хүлээгээд чааж юм шиг вирусаа харахаар үгүй ч юм шиг те. Харин ч одоо вирусны гол төвд карантин хийхдээ хайсаа тэгээд бас жоохон хэцүү гэхгүй. Сургуулаа төгсөөд ажил хийж агаад тэгээд нэг завсарлага аваад буцаад сурахад яг хувь хүн талаас ямар байна? Гоё байна уу? Хэцүү байна уу? Ер нь бол айгүй гоё аа штэ. Бас ингэж дундуур нь жоохон завсарлага авсан зүгээр хаа. Яг одоо нөгөө 10 жилээ бид нар төгсчөөл тэгээд шууд ямар ч хамаагүй их сургуульд орно гэж ерөөсөө их сургуульд ороод тэгээд айгүй юугаач мэдэхгүй байхдаа ер нь тэг төгсөлт юм шиг санагдсан. Яг ажил дээр гараад ажил хийж үзээд ийм байт юм байна. Би энэ илүү сонирхолтой юм байна гэдэг одоо хувь хүнийхээ талаас өөрийгөө хөгжүүлээ. Хөгжүүлснийхээ жоохон баг зэрэг ч гэсэн хөгжүүлснийхээ дараа би энэ талд илүү сонирхолтой байна. Энэгээр илүү би суралцмаар байна гэсэн үедээ магистр суралцвал илүү тань шиг санагдсан. Тэгээд би ч бас бараг 5 жил Монголд ажил хийж аваад ирсэн байхгүй. Тэгэхээр бас ихтэй ажил хийж аваад эргээд оюутан бас надад амар гоё байгаа. Ангийнхан хүмүүсээс айгүй гоё идэг гэсэн дээ. Тийм бид нар чинь бүгд нөгөө энэ тэндээс ирсэн интернэшнл оюутнууд айгүй гоё найзтай болсон. Тийм
бүгдээрээ амар гоё найрсаг. Айгуу гоё тусч би нэгсэн айгуу тийм хүмүүстэй юм лээ. Амар таалагдсан. Манай ангийн хувьд болохоор бүр амар олон оюутантай. Тэгээд Итали хэл дээр идэг болохоор бараг хоорондоо найзалдаггүй. Тусдаа нэг 2-3-аараа нийлээл тэгэл явчихдаг. Яг хөө тэгэл ер нь фракт юм л та. Бас ингэж манай болохоор бүх хичээлүүд англи болохоор бүгд мэдээж англитэй. Тэгээ яг хөө манай хятадууд нэг фракт болчтой. Онлайн оюутнуудтай. Тэгээд Италиуд бас нэг фракт болчихно. Тэгээд интернэшнл оюутнууд нэг фракт болно гэдэг ч юм уу. Тэгээд бас фракт байна. Тийм. Хоёулаа бас хотынхоо талаар бас танилцуулах уу хүмүүст бас. Манай хот бас аюу гоё хатаа байгаа. Манай хата аюу жижигхэн хата. Тийм. Эцэг хэр таалагдж байна л сайн үдчих чадахгүй баг карантин гарсан. Тийм надаа болохоор эхлээд зүгээр нэг сонсоол за далайн эргийн хот гээл далайн эрэг гэдэг нь ер нь бол далайн эрэг нь амар таалагдчихсан. Тэгээд яг ирээд ингээд амьдраад байжсэн чинь бас ингээд жижигхэн хот гэдэг утгаараа хүмүүс нь илүү тийм найрсаг юм уу? Тэг ер нь Италиуд тийм баха ер нь гайгүй найрсаг тэгэл одоо жишээлбэл ингээд ортонд хүн таарлаа гэхэд заавал сайн уу гэж мэдлээл энийг л одоо хөшөө мөнгө таарлаа тэгэл мэдлээл эсвэл хаалга онгоолгож өгөөч юм ер нь тэг чуу найрсаг хүмүүс шүү. Тийм хотын хувьд юм бол манай хот чинь айгүй хөргөн жижиг хот уу тэгээд далайн эргийн хот. Тэгээд надад бол айгүй гоё тийм одоо сүүлийн хэдэн 5-6 жил дандаа ажил хийж байгаа амар тийм загвуу гэсээр агаад юм аа ирсэн байхгүй юу. Маш тийм загвуу ертөнцөөс ийм жижигхэн хот руу ингээ маш тайван ийм улсад ирсэн. Тэгээд надад бол айгүй ингээ сурах хажуугаар айгүй гоё амралт хэсгэн гэсэн амар гоё амралт болж байгаа юм шиг сонсож байгаа. Айгүй тайван тийм хот ерөнхийдөө хөвчлэн оюутнууд байдаг эсвэл хөгшчүүд байдаг. Яг гоо болохоор илүү нөгөө нэг далайн эрэгтэй болохоор илүү жуулч идэрдэг. Өвөл мөвөл арай хүчний үлрээс болохоор ерөнхийдөө нам хүмүүлээд юм дөө. Тэгээ 100 амар гоё том фестивалууд алдаг. Тийм 100 том фестивалууд болдог. Pegigo өнгөрсөн 109 гэсэн. Яа энэ 100 тэр энэ 100 дэшгүй шахтаа. Тийм л дээ. Та ч солонгос авсан мөлий. Бодсон мөлий. Намаа яг 100 ирж байхад ингээд амар хорсууд байсан. Тэгээ би бүр ингээд тийм орсууд аягүй хэрэгтэй юм лээ. Тийм лээ тий. Тэгээд эхлээд нөгөө Флоренцад байж байгаад энэ ингээд ирсэн чинь Итали хүмүүс ингээд аягүй намхан юм шиг намхан ч авахтэй нэг ер нь намхан тий нэг тгийс санагдчихсан. Тэгэл би яг энэ Риминэд ирсэн чинь баах амар өндөр хүмүүс тэгээ амар орсууд би ингээд Италид ирсэн юм уу? Оросд ирсэн юм уу гэж бүр аим гайхчихсан. Тийм угаасаа нөгөө Риминэгээс айгүй цөөхөн улс руу нисдэг. Тэгээ баг Орос руу нисэх гэж Риминегийн аэропорт байдаг гэдэг юм шиг л та. Тийм шиг лээ тийм. Оросд ер нь нөгөө моны амралтаа далайн эрэгт болохоор айгүй хэрэг амарт юм лээ. Тэгээд бас айгүй хөөрхөн хатаа яг нөгөө нэг бид нар чинь найзтайгаа энэ тийм кафе энтерт айгүй их орно шүү дээ. Орцлог газрууд байна. Тэгээ яг гоё кафенууд байдаг. Тэгээд нөгөө Дермогны газар яг Итали жилатоны газрууд бас байдаг. Тэгээ бас яг хэдэн гоё амтай хоолны газрууд байгаа. Тэгэл ер нь ингээ гоё цагаан өнгөрөх газрууд олчих юм бол таалагдах хаа чамд. Бас нөгөө нэг киноны хот гэж хэлдэг юм биш үү тий. Тийм нөгөө Федерико Феллини гэдэг алтартай найруулагч, Италийн найруулагч байсан. Тэрний төрсэн хот. Тэгээд энэ жил нөгөө 100 жилийн ханаа болоод уг айгуу экзибишн энэ төр гараад гоё байсан чинь ингээд вирус гарч ирээд юм нах болчихлоо. Тийм тэрний Dolce Vita-гийн кино танай хичээлээр үзсэн үү? Тэр үзег өөр кино тийм үү? Манай хичээл дээр үзээд тэр киног үзсэн чинь тэр киноны бас хэсгүүдийн энэ ч авсан юм л шүү дээ. Тийм бах. Гэтэ амар хэцүү. Би ерөөсөө яагаад тийм альтертай кино гэж ойлгоогүй. 3 цагийн кино байсан ёо. Тийм тэр киног ерөөсөө үзчихээ. Би бүр дундуур нь хит онтож хийдсэрээд. Музей нас нөгөө нэг
айгүйх тийм археологийн олборуудтай тийм манай. Тийм. Археологийн олборын хүмүүс ихтэй юм билээ. Тийм тэгээд гоё 100 ном болохоор тэгээд далайраг дээр очиж ивэл гоё л таа бас. Тэгээд тэгээд Италич нөгөө нэг амар халдаг цундаа амар халдаг. Тэгээд Римини болохоор нөгөө далайрагт болохоор арай гайгүй. Одоо Флоренс, Милан, Болони гэдэг арай өөр хотуудаас арай гайгүй. Нэр яг тийм юм шүү дээ. Яг тийм ээ. Би яг халдаг үед нэрэл Флоренцтэй жаал энд ирэл гэл бүр нэг амьсгал авч байгаа юм шиг байлаа. Тийм яг тийм. Флоренс central амар алт юм лээ. Энд 100 шумуул хэрэг вэ? Шумуул бол угаасаа Италийн нэг онцлог. Хаашаагүй шумуултай, зөндөө илрэлтэй. Тэгээд ч гэсэн зөндөө шумуултай. Тэгээд 100 бас тэгээд бусад хотоодоос гайгүй ч гэсэндээ халын л та. Тэгээд цанхаа онгойлохгүй, шумууланд хазуулах уу, яах уу, эсвэл зүгээр бүхчэндээ дундах уу гэх. Тэгээд сонголт хийхтэй. Ингээд дуулан цонхонд нь дандаа тортой. Тэгээд тэр торныхоо завсраар ороод ирд юм шиг байна тий. Мэдгүй манай тороо шүү. Тийм үү? Тэгээд гол нь air condition байхгүй. Тэгэхээр бүр ингээд бүхчэндээ чүхчих гэж цанхаа онгойлохоор тэгээд шумууланд хазуулаад бас гоё. Яг зурнаа Итали жоо хэцүү юм биш шүү тэртэл таа. Буцаагаад нөгөө ярьжсэн сэдв рүүгээ оръё гэж бодлоо. Одоо уул нь бол хүмүүсээс энэ асуултыг асуухаар аюу хэлбэр гэдэг. Одоо чиний хувьд болохоор fashion management гэхээр амар айгүй олон төрлийн мэрэгчлээ хүмүүс дотрон багтаад идэг болохоор ямар ч гэсэн ингээд энэ төрлийн ингээ ажил хиймээр байгаа хүмүүс ахын бол ирээдүйд те яг ингээ хувь хүн талаасаа давуу тал нь болон сул тал нь ямар байдаг бол одоо зарим дизайнер гэхэд чинь ингээл хувийн амьдрал гэдэг зүйл баг байхгүй болчтой шүү дээ тий амар их ажилтдаг. Одоо тэгтээ хүмүүс харьцангуй нөгөө хувийн амьдралаа өргөдүүлээд амар ажил эрхлэх гэдгээ болцсон юм шиг санагцсан. Миний бодлоор сүүлийн үед нөгөө хүмүүс work life balance амар сайн тохируулдаг. Тэрэндээ илүү тохируулах гэж аягүй хичээдэг болсон юм шиг санагцсан. Яг космодо хотол давуу тал нь бол нөгөө айгүй олон хүн таньдаг гэсэн гэх юм уу? Чиний хаалгаа одоо зурагчтай ажиллана, моделүүдтэй ажиллана, өөр одоо тэнд ирж байгаа ярьслаа маршлаа өгч байгаа тийм олонний танил хүмүүс ч юм уу ер нь танил хэлний болох юм шиг санагдсан илүү. Тийм тэгээд сул тал гэх юм бол өөртөө жоохон цаг наргуу одоо зураг авалтны хэдэн цаг үргэлжлэж магадгүй гэж жоохон цаг наргуу тэгээд янз бүрийн бас нөгөө ивентүүдэд оролцсон гэл тэр тал дээрээ жоохон тийм санагдсан. Visual merchandising болохоор давуу тал нь гэх юм бол энэ retail бизнесийн талаар айгүй их суралцдаг. Айгүй их мэдлэгтэй болдог энэ брендинг, retail business, fashion business-ийн талаар айгүй мэдлэгтэй болно. Дээрээс нь яг дэлгүүрт ажиллах юм бол айгүй сайн ажил хийж сурна. Олон хүмүүстэй харилцаж сурна. Цуг ажиллаж байгаа хүмүүстэй харилцаж сурна. Дээрээс нь одоо үйлчлүүлэгчтэй харилцаж сурна гэх юм уу. Сул тал гэх юм бол айгүй их ядардаг байсан. Одоо юунаас гадна тэр чинь бас нөгөө биеийн хүчний ажил бас жоохон орно. Тэгэхээр одоо хувцснуудаа зөөх барих, байрлуулах, эсвэл шинэ бараа ирнэ гэл үрэн биеийн хүчний ажил бас айгүй их ордог гэсэн. Тэгэхээр биеийн хувьд бол амар их ядардаг байсан. Тийм үү. Merchandise-ийг захтай ер нь өндийдгүй байсан шүү дээ. Гэхдээ амар их ядардаг байсан. Цагийн хувьд бол гайгүй юу тий? Цагийн хувьд бол яг яг зүгээр цагийн хуваараа л явчихсан л да. Яг тусгай одоо бараа ирсэн тохиолдол. Эсвэл одоо нөгөө сейлийн үед тэр чигтээ өөрчлөгдсөн шүү дээ дэлгүүрийн. Тэр үед одоо цаг сонгох мөн тийм асуудал байна. Гэхдээ ерөнхийдөө мэдгүй биеийн хувьд бол айгүй би ядардаг гэсэн. Миний хувьд бол. Тийм. Content manager болохоор банк шинэ санаанууд олох хэрэгтэй. Банк одоо өөрийнхөө зохицуулах чигээр явах гэсэн үгтэй. Би тэгээд ерөнхийдөө зэрэг хадаа сошиал медиаг develop хийх явдаг байсан. Тэгэхээр өөрөө зураг авалтуудаа зохицуулна.
одоо зурагчид модельүүдтэй харин зураг авалтаа зохион байгуулад явуулна. Тэгээд дээрээс нь тэрийг өөрөө одоо текстээ бичээд постууд хийн. Тэгээд яг нэг хямдрал урамшуул бол бас нэг маркетингтэй бас туслаад байсан. Хямдрал урамшуул заарлаа. Харилцагчтай одоо мэдээлэл хүргэх нэтрээ тийм байрлууд өгсөн. Content management бол дөр офисын ажлаас нь болохоор би тамаагүй амар. Тэгээд цагийн хуваарийн дагуу илүү амар байсан өмнөх 2 ажлаасаа. Бас чи өөрөө илүү сонирхолтой байсан баг тий. Тийм илүү сонирхолтой байсан. Бас контент менежерийн хувьд бас цалингийн хувьд бас ингээд тогтмол биш бас нөгөө хувилж цалин авах бас боломжтой байх тий. Яа гэм бол. Тэгэхээр нөгөө компаниудаас л болох байх. Компани нь тиймэрхүү шийдвэрийг гаргах. Чиний зүгээс Италид суралцах сонирхолтой байгаа хүмүүс зөвлөгөө өгвөл юу зөвлөх вэ? Юун дээр анхааруул зүгээр юм болоо. Яг Италийн сургуулийн хувьд бол хамаагүй тийм буяатай байт юм лээ. Одоо жишээлбэл бидний хувьд болохоор нөгөө магистрийн оюутнууд бусад оюутнууд биесийн асуултанд өөрийнхөө хувьд ярихад бид нэр attending and unattending students гэдэг хичээлдээ сууж болно, суухгүй хийж болно. Хэрэг хичээлдээ суухгүйгээр энэ хичээлийг пасс хийх юм бол илүү даалгавар хийдэг ч юм уу, эсвэл илүү бие даалт эсвэл одоо шалгалсан дээр илүү олон асуулт авдаг, эсвэл илүү олон ном уншдаг ч юм уу. Тэгээд хичээлдээ суухгүйгээр төгсч болно. Ажил хийдэг оюутнууд ер нь бол тэгээд кредит аваад явцдаг. Хичээлдээ суухгүйгээр илүү юмнууд хийгээд. Тэгээд тэр нь бас айгүй ажил хийдэг оюутнууд зүгээр санагдсан. Тэгээд дээрэс нь одоо шалгалтын одоо бид нарт нэг хичээл үзээл дараа нэг өдөр шалгалттай гэж тэгээд шалгалтаа өгөөл дуусдаг гэсэн шүү дээ. Монголд бол энэ болохоор шалгалтын хугацааг нь багш нь ингээд өдрүүдийн тавьсан байдаг. Одоо энэ сард нэг удаа юм шалгалтаа дараагийн сард нь дахиад дараагийн сард ч юм уу дахиад нэг шалгалтын хуваар тавьсан. Тэгээд тэр оюутан өөрөө хизээ юундаа шалгалтандаа бэлдээд бэлэн болно уу? Өөрийнхөө дуртай хугацаанд өгч болно бүртгүүлээд. Хэрвээ энэ удаагийн шалгалтаа өгөөд унлаа эсвэл одоо өөртөө сэтгэл хангалуун биш оноо авчлаа гэх юм бол оноогоо refuse хийгээд тавилгүйгээр дараагийн шалгалтыг аваад оноогоо өсгөөд авчиж болно. Тийм тэгэхээр одоо нөгөө хугацааны хувьд бол амар уяатан санагдсан. Тэгээд бидний хувьд ч одоо дипломо хизээ бичиж дуусаад хичээлүүдийг хизээ үзэж дууснаас шалтгаалаад өөрийнхөө бас хүссэн хугацаанд төгсөж болно. Спортын талхнаар өөр юм билээ. Гэхдээ бидний хувьд болохоор одоо бүх юмаа дууссан тохиолдолд 7 сард хамгийн их төгсөж болно. Үг гэвэл 11 сард одоо дараагийн оны 3 сард бас төгсөх юм боломжтой. Тэгээд одоо хугацаагаа ингээд сумгааж яваад байвал ер нь хэдэн жил гэсэн юм байт юм болов уу? Бүр сумглаа гэхэд за ямар ч байсан дараагийн 3 сараас дахиад нэг жил мэл сунгаж болох байхаа. Тийм ер нь оюутнууд энэ бай гэж бодсон оюутнууд бол тэгж хугацаагаа сунгаад газ тэмдэглэл яг төгсгүйгээр. Тэгээд донтор нь ажил хийгээд тэгээ одоо тэмдэглээ. Тэгээд ер нь бол тал надад амар таалагдж байгаа. Тийм юуныхаа сургалтынхаа хувьд дээрээс нь яг зүгээр эднэрийн лайфстайл амар таалагдж байгаа. Тийм айгу амьдралыг enjoy хийх туфтаа хүмүүс илээ. Харин тийм надаасаа тий санагдсан. Нэг ингээл стресстэй л зовоолохгүй нэглээд байх юм ерөөсөй байхгүй. Тийм амьдралыг айгу enjoy хийдэг. Тэгээд айгу тийм гоё хоол идэх дуртай гоё одоо загварын хурцамсгал ингээл ер нь амьдралаас гоё таатай ларж амьдэрдэг хүмүүс юм шиг санагдсан. Ер нь тийм шүү. Тэгэл хийж байгаа ажлууд нь ч гэсэн ингээл зүгээр талах зардаг тэгсэн ч гэсэн ингээд ажил болгондоо ингээл өөртөө амар ингээ хангалуун гэж чаддаг юм шиг тий. Тэгээс нөгөө айгу жижиг юм бас гоё enjoy хийдэг юм шиг санагдаж байна. Одоо жишээл өглөө нь ингээл захад өглөө
ямар нэгэн кафедаа тэгэл хүмүүс нь ороод кофегаа захиалаад сониршаал тэгэл өглөө амар гоо тэрнээсээ таашаалгаал тэгэл жижигхэн юмнаас enjoy чаддаг юм шиг санагдсан. Баярлж байгаа шүү. Нэр Италийнхаа засгийн газар та. Баярлалаа. Тийм ер нь бас Монгол оюутнуудтай юм гой боломж олгоод бас гадагшаана ингэж сурах боломж олгож байгаа нэрээ айгүй баярлалаа штэ. Энд зөвхөн сурахаас гадна маш олон юм сурч байгаа хгүй тий зөвхөн одоо хичээл сурахаас гадна би даач амьдарч одоо ийм Европын Итали гэдэг өмнө ирж байгаагүй юм шинэ улсад өөрийгөө бий дагаад амьдраад бүх юмтай одоо нүүр тулгараад ингэж амьдралын одоо хичээл сурч шүү дээ. Тийм боломжтой. Одоо бүхэл юмыг түүх соёл гэж бүгдэндээ л танилцж байна да. Цалмангийн хувьд бас Instagram-аас нь харсан айгуу тийм аялах дуртай юм шиг санагдсан. Тийм ер нь аялах амар хоббитай. Энэ дэрснээс хойш бас нэгэнт Европт авч ингээд боломжоор аялж авч байгаа. Тэгэхээр бас зүгээр л нэг ингээ аялах биш бас ингээ мэрэгчлээчийн хувьд бас нэг тийм судалгаа болдог бах тий. Тий ер нь гоё инспирэшн болно шүү дээ. Одоо танаа юунд ч одоо төгсөлтөн дээр ч диплом бичин тэгээд чиний хувьд сэдвээ сонгосон байгаа болов энэ талаараас ярил. Сэдвээ одоо хондоо яг research хийгээл явж байна. Тийм яг бүр ингэ сонгосон юм байхгүй л байна. Тийм ерөөдөө research хийж байгаа. Тэгээд яг өөрийнхөө сонирхолтой сэдв гэх юм бол одоо хэрэглэгчдийн behavior, consumer behavior гэдэг. Тэрний талаар жоохон судалж байна. Тэгээд нөгөө сүүлийн үед одоо айгүй юм sustainability гэдэг хүмүүс илүү одоо юу авахтаа илүү анхаардаг болсон гэдэг ч юм уу. Тэрнээс шалтгаалаад одоо хувцсны бизнес жоохон уналтанд орж магадгүй. Одоо хүмүүс өөртөө яг юу авч байгаа та айгүй хяналттай байдаг шүү дээ. Айгүй ухаалаг сонгоцдог. Тэгээд айгүй цөв бүх юм авах гээд. Тэгэхээр нөгөө fashion brand-ийн зарагдах юм баг болчихно. Тэгэхээр ингээд fashion хэрэглээ нь багасж байгаа учраас одоо ингээд юмнууд нь өөрчлөгдөж байна гэсэн үг. Тэгэхээр тэрний талаар жоохон судлаад явж байгаа. Сая бас сүүлд нөгөө нэг Armani нэрээс ингээд гаргасан мэдээлэлүүд байсан шүү дээ. Яг тийм couture high-end зэрэглэлийн брэндүүд бол бараг амар баяртай байгаа. Тий. Яг юм кастомер дугасаа яг одоо ойлгомжтой буцаад эргээд яг юм slow fashion юм руугаа яг тий үнцэн гэж юу юм гэдэгт нь тий тренд хийх илүүтэйгээр тийм сайн нэг хэсэг хугацаанд бол fast fashion брэндүүд үсээ амар цэцэглэлээ шүү дээ. Хүн болгоо тренд гэл хүн болгоо юм гоё хувцас ийм трендлэг ийм зааварлаг юм яаж ин авч юм гэл одоо эргээд загвар маань эргээд slow fashion руу орчлоо л та. За ингээд энэ дугаар маань энэ хүрээд өндөрлөж जैन. Таашаа бас битээ дахиад бас подкаст хийх байхаа гэж бодож байна. За баярлалаа. Баяртай. За нэг амар нэг хүмүүс нэг амар ерөөл мөрөөл хилээд байдаг штэ.